용단이 있으나 보정다. Sen Монгол телс ажиллана тураад санааялар манай Монгол телс сайхан тодорхой гарч яана уу? Үгүй гарчаагүй бэр сайхан гарч байна. Сайхан юу? Монгол телстэн сэтгэл ханамжтай юу? Ханамжтай. Монгол телс көр зайта. Эрхэм үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэйгээ залгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярьж чанаа чинь бол Өвөр Монголын телевиз хорооны Монгол одон телевизийн дэд захирал Насан Дэлгэр. За энд бол одоо манай Шинжаангаас хөрөлчин ирсэн зочин байна. За Шинжаангийн Ойрол Монголын кино телевиз жижиг орчуулан үйлдэх төв, Шинжаангийн Баянгол Монгол өөртөө засах жөөгийн монгол хэлээр кино телевиз жижиг орчуулан үйлдэх төвийн Араа Хатарах. За сайн моросатоо. Монгол телевиз өвзөtä Монгол телевизчүүд бахархалтай Монгол телевиз кэвчэнtä Монгол телевизчүүд живхатай Дуния Монгол телевизэн дуния. За ингээд одоо орчимхан одоо таны орчуулан гэдэг төв 20 жилийн сайхан найр болж өнгөрлөө. Тэгээд наадараа бас Шинжаангаар хүрээд ирлээ тий. Найр сайхан болсон. Найр сайхан болсон. Өнөөдөр манаас бол манай телевизионоос хамбал 3 хүн олсон. Орчуулан гэдэг төвөөс. Ингээд бол би бол 8 жилийн өмнө бол Баянголын телевизиононд хүрж яасан. Тэр үе төрөхөд бол нэг шавар байшин шиг нэг телевизороор бол атар шиг юм байсан. Хажуудан бол орчлон үйлдэх төв бол шавар байшин нэг байшин гэр байсан. Тийм байшин гэр. Тийм ба. Тэгээд өнөөдөр очиход бол өндөр том атард өөттэй үнэтэй 2 3 үлгэмэл үлгчихсэн. Алтан фасад телевизороотойгоо тэн дэчүү явж байна. Тэгээд бол одоо нэг телевиз читэмэл нэ хавас бол их сэтгэл байсан уу ясаа. Тий, арахуу сайхан дагуул ажиллаж яах гэсэн үгээ. Энэ удаагийн баярыг гол зорилго бол техник бол энэ Шинжаангийн Ойрол Монгол хэлээр кино телевизэж орчуулны үйлдэх төвийн 20 жилийн ажлыг хурангуулж хойштны эрх чамаар авна. Хоёрдугаар нь бол Ойрол аялга гэдэг энэ аялгыг бол бас бидний нийт монголчуудаа эрдэмтэн мэрэгтэн бас таниулна. Голын ондон үндэстэнд бидний таниулна. Шинжаан бол нийт 13 гол үндэстэнтэй олон үндэстэн төвлөрөн суусан ийм нэг газар орн болохоор бидний Евраны үндэстнээс соёл лиг Евранд ээжилж Евран коммунист мэдүүлвэл өөр үндэстэн чин юмыг бид медиа гэж ирэхгүй. Гурдугаар зорилго бол бидний энэ Шинжаангийн Ойрол Монгол орчуулны үйлдэх төвийн энэ нэрийг бол Баянгол Монгол өөртөө засах жуугийн монгол хэлээр кино телевиз орчуулны төв бол даачлан хийж байгаа. Олон жилээс нар манай бүтээлийг Шинжаангийн Тэнгэр уулын өмнө хойд витг монголчууд үзэж явлаа, харж явлаа. Хинэн ягаад хийж байгаа 20 жилд юу хийсэн гэдгийг мэдхгүй. Ийм байдлаар дор бидний Еврен ажлын байдлаа олонд мэдүүлж юунаас хойштан манай Баянголын монгол телевизийг од көлөглөж одон дээр гарч Өвөр Монгол нодон телевизтайг хамтан хослоод жиргая гэдэг бодлоор юм баяр хэлсэн юм аа. Дуния Монгол телевизэн дуния. Жирая Монгол соёлын жирая. Монгол телевиз хэмжээтэй. Одон телевизийн 5-11 дэлгэцтэй Акши онгондоо энэ Өвөр Монголын онгондоо газартаас програм солилцсон. Фильмээр шилэн улаан хатны зэрэг газраар бас шилдэг програм солиод ирэхэд одоо тэр 16 цагийг одоо ийгж туулж авах юм. Амьдрал донд бол чул монголоор явж байна. Амьдрал донд Тийм, манай дээр удаа биднээс чул монголоор яриад байна. Бүр сайхан цэвэр монголоор. Цэвэр монголоор ярьж. Энэ бол одоо манд нэг зэрэгжүүлэл болсон. Самбарын сонин дэлгэж өргөлж байна. Энэ дэвтрийг би үзсэн. Нарийн сайхан үзсэн. Дотор нь одоо бүгдийн
бүр сайхан оруулаад хийцэн байсан. Тэглээ одоо манай энэ юу орчуулан үйлдэх төвийн ховд авч хэлвэл одоо юу бүхэл рүү тэгин чил одоо бүхэл Шинжаангийн орын ганцхан монгол хэлээр кино телевизжижиг орчуулан үйлдэх төв. Мөнч бүх улсын орын ганцхан монгол хэлээр кино телевизжижиг орчуулан үйлдэх төв. Ойрод монгол хэлээр тийм ба бүх улсын бол орын ганцхан ойрод монгол хэлээр нөө кино телевизжижиг орчуулан үйлдэх төв. Ингээд 20 жилийн дараа болж байна. Тэгээ энэ удааны найр бол одоо их томор хийсэн. Наадараагаас очсон тэр байдлыг бол та өөрөө нь очсон бүр сайхан анхаарсан. Тэр өдөр би уцаар танд ярьсан та бол сэтгэл одолд ярьсан их сайхан хийлээ гэсэн. Том сайхан хийсэн. Нэрээ дараа бол бүдэн бас ингээд доогоор тойрж явсан шүү дээ. Тэгээд бол зам журaan бар ярилцж өнгөрсөн бүр санааллагтай ярьж яасан. Тэгээд бол манд нэг өгсөн төрөгдөл болоод жөрөгжүүлэл болоо. Манай Өрөд Монголын даргууд бол Монголдон тун хайртай. Монголчуудаа Монгол үйл хөтөн тун хайртай. Хурал дээр одоо ярандаа болоола бас монголоор ярьж байна. Гэтэл амьдрал донд бол чул монголоор ярьж байна. Амьдрал донд тийм манай дээр удаа биднээс чул монголоор яриад ярьж байна. Бүр сайхан цэвэр монголоор ярьж. Цэвэр монголоор ярьна. Энэ бол одоо манд бол нэг жөрөгжүүлэл болсон. Бид юмд бажаая. Манайд одоо монгол соёл хийж ягаад монгол юу хийж ягаад энэ Ахмад дарах. Энд ч одоо бүр можинд тийм том дарга шүү дээ. Ингээд одоо ингэж сайн монголоор яриад ингэж сайхан одоо манай ард уттай ингэж сайн явж явах бол одоо манай монгол үндэстэн манай монгол телевизчдэд авчвал юу буйрын дагуулж хөв жишээ гэж боллоо. Би сүүдрийн үзсэн наадарга улаан хантаадныхаа дээр нь бас тэр юугаар нэмсэн байсан. Ханжаар нэмсэн. Тэр чинь хүн бүгдний нэг байх шүү. Орсон хүн бүгдэнд нэг өмсгөөс. Шифүний гадар аваад өмсөд. Тийм. Шифүн дээр ч өмсөж байна. Монгол дээлэн дээр ч өмсөж байна. Нэг цэцэгтэй, нэг хадагтай. Тийм. Тусгай бүр тийм хийж байгаа. Хадгийг тавьсан жаан сүдэр дээр өнө ууж нь бүр үжигдэх юм шиг санжаар байна. Тийм байна. Тусгай ууж. Хоёрудаас сүдрэл болдог байж. Та хэлдэг гэсэн дахиныг сүдрэл гэсэн. Техникээр хадгаа наваанаас сүдрэлсэн. Гоё гардаг байж. Тийм байж. Тэр гооч бол нэг үнэ нэг олон жилийн өмнө өмгтэй өвтэй нэвэр яддаг ба. Би бүр наадаргын өмснөл үжилээ. Шар өнгөтэй байна. Шар өнгөтэй. Шар өнгөтэй. Тийм. Их сайхан хийсэн байсан тэр. Хаас амар хүч оруулжээ. Хүч оруулжээ. Одоо байдаг хүч оруулсан хүн чи араах ш та тийм үү? Араах ирэх хэд жил болчих. Тэнд ажиллаад 97 он болжээ. Одоо 13 жил болжээ. 13 жил болж байна. Тийм одоо танай тэндээ ажиллаж байгаа хүн энэ дээр би бичгийг харсан бол 45 хүн ажиллаж байна тийм ба. 95 хүн ажиллаж байна. Удаа би явах үед 5 хүн байжээ. Би 6 дугаар болчихсон. Очих үед нэг жилд нэг хоор кино хийчихэд л нэг хоор кино юм бүү нэг 10-аад байлиг кино телевизжийг орчуулад үйлдээд л бид байжсэн. Энэ бас цөөхөн сууг бас байхгүй ба гинийх күндэр бас байхгүй юм байна. 6 он байсан байна. Энд дээр би бас 5 хүн ширээтэй 6 хүн ажиллаж ялаа гэж биччихээ. Тийм ээ. Тэр юус харсан. Араах бол одоо яаруу энэ их төвийн 40 гаруй хүнийг бүгдийг бүр хамаарж जैन. Тэгтээ бас өөрөө уран бичлэгээ бас хийж гэнэ үү? Бас бичиж гэнэ үү? Тэгээд өөрөө хөдөлгөөн байсан мó? Цагийн жоохон бүр хөдөлгөөн байсан байж та. Ажил яраад категори болсон. Тэний ажил бол хүн яаруу. Тий. Нэг 40 хүний ажил бол онцгой яаруу. Өнөө одоо бидний тэр үсчлэг доод орсон шүү дээ. Үсчлэг бол тун сайхан болсон. Тэр мөртөө үсчлэг дотрын тоглолтын одоо 80-аад дэш нь бараг бүр өөрөө нь орчлог үйлдэх төвийн нөхдөд өөрөө нь тоо бүтээж өөрөө нь тоглосон. Одоо манай тэр жил нэг авиалагийн үсчлэг хийдэг шүү дээ. Хөтлөгчийн үсчлэг хийдэг. Тэнтэй адилхан. Ингээд одоо манай араа дарах хэлж байгаа. Энэ дотор бол 16 өөрөө нь жогоос нь дуу байна гэж. Өнөөдөр үсчлэг жируулаад гэтэл цагийн араагаас бол 16-ыг бүгдийг дуулсан гой. Тийм ээ. Гэтэл жогоогоод бүтөөсөн бол 16 дуу байна. Гэрэл бол өдний 10 40 төн бол одоо ажиллаж явах. Ур авиа тунсэ. 응ول 해로치력 tung их. Одоо чармаал их. Одоо бид одоо чин нэвтрүүлэгч болоод хөтлөгч бол одоо манайд бол одоо эдэлгөөгээд дээ штэ тийм ба. Нэвтрүүлэгч бол нэвтрүүлэгч. Одоо үнэн тийм байж. Манай нэвтрүүлэгч бууж ирээд авиалга хийдэг их бай. Авиалга нь одоо бас одоо
нөтрөлөг тийдэг хүчтэй. Тэгээд бол өдөг нь бол хамаагүй. Бүгдийг бүр хийж дээ. Тэр мөтө хитар бат өтрлөө. Өнөөдөр би анхаарсан. Тэр өнөө хөөгөн шүү дээ. Батны жалуутай хоёр. Хитар яриад хитэд хүн шиг ярьж байна. Хөтлөөд. Монгол хитар төгш ярьж байна. Бат өтөлж जैन бат авьяалж байна. Батны жалуу. Өнөө чагийн жогийн тэр жалуутай хоёр. Энэ эвшээ. Энэ жалуу. Энэ баян хараана. Баатар. Жанаар жалууч юм л одоо өнөө хөөгөн энэ жалуу ярьж байна. Хитарыг хөтөл. Хитар хөтөл монголоор хөтөл. Бүх хими шууд бичиж. Тэгвэл манайсаа одоо сурах юм бол та нараас сурах юм бас ариун байна. Өдний нь бол одоо үнэн чармайлт дээр нь сайн хийж байна. Араахын ховд ч гэсэн өөрөө бол их авьяаслах хүн, олон талын авьяастай хүн байлаа. Байдаг хүмүүсээ бүгдийг бүр олон талдаа авьяаслах болгож байна тийм. Монгол үн дөтөмөр гол хаашаа өр Монголд төвлөрж байна шүү дээ. Тийм. Гэтэл энэ нэмэж оронд манай монголчууд ингэсийн өөрийн үхэл өсөг бичгэн хэрглэж одоо манай эгүржин Монгол үсхий бол одоо тэр янзаа авэдэлхэн жарж байна. Би бол одоо уулан бол очоод бас тод үсгэж яваар одоо бөмбөг журчхсан юм байсан. Одоо бол одоо яг байхгүй болсон. Тэгвэл тэр мөртөө манай авэдэл эгүржин Монголоор л ажиллаж. Бүр эгүржин Монголоор ажиллаж байна. Авэдэл манайхтай. За би одоо нуудаа очоод бол энэ бол хамгийн их төрөгдөл. Манайс бол одоо үсэг бичиг бол бүрэмсэн нэгтэж байна. Одоо 45 хүн ажиллаж англи сайхан ярьсан. 45 хүн энэ олон дэлгэцийг хийх. Би энэ бүх танилцуулгыг үз. Учир нь би бас яг дэлгэцийг шууд өөр үжид дийлээгүй. Одноор усаа гарсан би сүлжээн дээрээс үжигсэн, сүлжээн дээрээс ус үжид дийлсэн. Тэгэл дими бас ойлгохгүй байна. 45 хүн ийм ариун байдаг ажлуудыг бүр хийнэ гэдэг чинь бас амаргүй таны хавд авч гэлөө. Тэгтээ бол тэндээ бол бүр ойрд монгол хэлээр нь ажиллаж байна тийм аа. Тийм ээ. Манай Баянгол монгол хэлээр кино телевизэж орчуулсан нөлөөтэй бол Шинжангийн ойрдыг төлөөлөд сууж байгаа. Орын ганцхан Эрд Монгол хэлээр аялагаар кино телевизэж орчуулсан нөлөөтэй юм төв байгаа. Манай төвд бол одоо голын бол бидний үүрэг бол орчуулгаар гол болгож эврэн сүдэрлээд үйлдээд бүтээхээр дахмаа болгоод монгол хэлнэ телевиз суугаан сайхан нэрхэлнэ гэдэг юм гурван үүрэгтэй. Энэ үүргийн дунд бол бидний экэн дээр нь бол орчуулад кино гэвэл Көмөн хөрөлцөх коллекцлондор орчуулах болоод юу уйлдуулсан маш их таарамжтай гэж эрдэмтэн багш нар энэ 20 жилийн дамжлаг хэлсэн. Одоо бидний өмнө хойноор бол 10 гэдэд дэлгэц солиод эрхэлж байна. Одоогийн бидний эрхэлж байгаа бол хамгийн ууган дэлгэц бол 12 жил болж байна. Цагийн зог дэлгэц. Араахын өөрийг хийсэн дэлгэц тийм цагийн зог. Цагийн зог дэлгэц, соёлыг гайрал дэлгэц гол соёл утгарлалд хандуулсан. Тараачин маж тулаад шинэ ухаан техник мэргэжил түг амжилах, эрүүл мэндийн үйлчлэг, шууд амьдралд үйлчлэх болоод шинэ ухаан техник мэргэжлийг түг амжилах энэ баян хараа гэдэг дэлгэц. Дахиад энэ орчуулгын дэлгэц, сав их эртэмж энэ амтан голтныг танилцуулдаг нэг орчуулад төв телевизээс шингээж аваад орчуулгаа гэж яах дэлгэц. Багч ая дуугийн нөхсаа гэдэг энэ дуучин танилцуулах, шинэ дуу танилцуулах, дуу закаалах гэх мэт чинь дахиад Баянгол телевиз болзаа гэх мэт 6 дэлгэц. Одоо манай дэлгэц нэг гарагдан манай дэлгэц бол 185 минутын урт дэлгэц. Хамгийн нутгийн 45 минут, хамгийн ахрын 20 минутын ийм зайтаагаар энэ манай дэлгэц нэгэд эрхэлж байгаа. Өдөртөө манай телевизд бол одоо энэ 6 дэлгэц бол өдөртөө 16 цагийн нэвтрүүлэг хийж байгаа. Гол нь бид 16 цагийн нэвтрүүлэг 45 хүн ажиллан гэдэг бас үнэ амаргүй тийм. Дунд нь бол бидний төв телевизэн байдаг бол одон телевизээс шууд дамжуулаад шууд тэр нэвтрүүлгийн цагтны оруулж гинэ. Залгаад манай одон медаг дамжуулчихдаг болсон. 7 сараас одон медаг аваад орсон. Багш Баянголын медаг бол сони медаг бол өдөртөө 20 минутын Баянголын сони медаг гэж байна. Цаг өөрөн медаг гэх мэт чинь үйлчлэгийн. Дээр нь бас энэ орчуулгын үйлдэлсэн кино телевизийн цаг, нэвтрүүлгийн цаг, утга хурлаг буюу одон телевизийн хэсэгсэлсэн одоо энэ танаа эрхэлж байгаа самбарын сонин. Манай самбарын сонин бас нэвтрүүлж байна бид нэвтрүүлнэ. Өнөөдрийн энэ гарагийн нэвтрүүлгийг бол дараа гарагт буюу дараа гарагт нэг ийгж давтан нэвтрүүлдэг. Тэгээд түүгийн сайхан бид камеруудаа аваад хадгалж байна. Тийм үү. Дахь солонгод дэлгэцэг нэ гаргийн болзаа дэлгэцэг гэх мэт чинь бид 5 дэлгэцийг бол бид уйлдуулж нэвтрүүлж байна. Манай 6 одон телевизийн 5 11 дэлгэцтэй. Багш онгондоо Нөвөр Монголын онгондон газартаас програм солилцсон байна.
Külüm örşilin ol. Olan hatkı zeri қазір арбасы шилди программ сода деркилет. Ода дер 16 цагийг одоо ийгж туулж явах юм аа. Наа баримжа бол одоо хар ярана гэлнээс өөдө гэж бичин гэлнээс ийм нэг төвний баримжаа гэдэг. Дагаад 신장의 몽골치도 그런 애가 없고 өөр 몽골치도 буюу өөр газар 몽골치도 있으면 цогоор бид нэг их чирсэн. Харин нэг л ингээд нэг бөгдөө бүчээ хамтруулаад нэг л ингээд хийчихвэл харин амархан болох юм уу? Гэсэн шиг бодлоо ороод ирж байна. Самбарын сонин дэлгэцийг нийгэм соёлоор гол хараас болгож Монгол үндэстний нэр хүмүүсийг эрдэмтэн судлаад дэмжиж хүмүүсийн анхаар дэмжиг болж байгаа сэдвийг хандуулан чөлөөт хэрэлж байгаа гэлбэрээр бүжигч та бүдэд толилуулж байна. Монгол хэлээр кино телевиз жижиг орчуулан үйлдэх төв гэжсэн тийм. Хамгийн анхнаа бол манай Жөөгийн ба. Манай Баянгол жөөгийн. Одоо манай одоогийн орчуулны үйлдэх төвийн өмдөр болох. Тийм. Анх ихэндан бол Баянгол жөөгийн радио, кино, телевиз товчана. Монгол хэлээр телевиз жижиг орчуулны үйлдэх Кэлтс гэж байгуулсан. Тийм. Энэ Кэлтс шууд энэ товчаанаа дор байгаа юм нэг Кэлтс. Кэлтс байснаас нь 2003 онд бол энэ Баянгол жөөгийн радио, кино, телевизийн их өөрчлөлтийн дунд бол бид бас энэ өөрчлөлттэй зарим талаар бол энэ Кэлтсийг угаа болгоно гэж байлгахгүй гэж. Зарим нь байлгана гэж. Хоорондоос нь манай телевизийн буюу манай жөөгийн Монгол даргууд ихтгэхнэ гэдэг төсөв гаргаад энэ Монгол хэлээр кино, телевизийн орчуулгын үйлдэх төвийн байгууламжийн өөрчлөлтөнд нэг тусгай төсөв гаргаж энэ өөрчлөлтөөс нь болж одоо энэ телевиз хураан нэг хэсэг Монгол үгийн хэлтсэн буюу энэ манай Баянгол жөөгийн харшаарын хотхорд байгаа энэ бүх монголчдод телевиз сувгийг дамжуулах хэрэгтэй энэ гурвыг нийлүүлж ийм нэг угийн 6 оронтоо дээр нь 30 оронтоо болгоод 2003 оноос 6 сард жинхэнэ одоо улаан бичиг буугаад одоогийн төвийг жинхэнэ байгуулсан. Иймээс бидэнд болоод энэ 2003 оноо 6 сараа 23 гэдэг өдөр бол мартагдчихга нэг өдөр. 6 сарын 23 яг одоо зуна төвлөн өдөр. Агаар бас халуун, сэтгэл бас халуун. Засгийн Баянголын нам засгийн асрын өмнөд бол их том баяр гэж их олон нам засгийн удирдлага цугларж тэнд их одоо байгуулсан ёслол гэж Шинжангийн Ойрд Монголын кино телевизийн орчуулгын төв Баянгол Монгол Евран засгаж өгөн Монгол хэлээр кино телевизийн орчуулгын төв гэж хоёр алтан байзан гилзүүлж одоо дулаан жил болж байна. Тэгээ энэ том хүн дүүргийг бас та өөргөл авсан тийм ба. Арахад одоо бас саяхан манай наадарга хэлжсэн шиг олон талд бол одоо мэрэгсэн нэг талдаа бас их чагаарсан хүн шиг. Тийм өөрөө хөтлөн бичин тэгтээ одоо уран бичлэг энэ яруу дуулах гэсэн чи бүр өөрөө бичсэн шүү. Энэ дотор байж байгаа өсгүүдийг бүр өөрөө хийсэн. Наадаргад би бас таарч байна. 3 өдрийн дотор 3 өдрийн дотор бол манай орчуулгын төвийг одоо жинхэнэ цусны ортол, ясны ортол топ тодорхой халихна зураас нь тайдлаар сайхан тийм ойлгоо мэдчихсэн байж байна. Болтоо нэмээд асууж байна. Жин чом телевизээр та ямар харьцаатай гэж. Тэгвэл энэ бол юм учраас миний батгаар ойлгосоноор энэ орчлон үйлдэх төв бол Монгол совгийн бүх програмын бүхний хангаа. Сони мөдөө байна дотор. Програм байна. Орчуулгын кино телевиз жижиг байна. Өөрөө үйлдэж байгаа програм тийм. Ангол одоо энэ 45 хүн гэж байна. Өнөөдөр одоо 2 мөс шилжилээ гэж яаж одоо 43 хүн байна. Энэ 43 хүн дотор бол манай ойлгохтоноор бол би сая өчигдөр танд устсаар ярьсан. Нэгд мөрөгшиж олон тал чагаарсан. Одоо манай улаан мөчрийн тоглогч шиг. Улаан мөчрийн тоглогч өгдөг тийм ба. Тэр шиг машина өрөөд гарвал чегнэгч. Микрофон мараад гарвал зоргуулж хөтлөгч. Техн дээр гарвал хөтлөгч, технад боргоод аргалд орвол авьяалагч. Өнгөн одоо сөний мөдөөгөө маань нэвтрүүлж гэн орж ирээд бас өнөө авьяалагтаа мад орж гэн бас орчуулж гэн бас бичиж гэн бүх юмий бол одоо бүр өнөг 40 тонн бол бүх юм хийж гэн. Ингээд бол телевиз орондоо бол ямар харьцаа телевиз ороод мөн
засаж жарганы талаар бол тэнцүү. Only ажлын талаар бол миний ойлгосноор бол тэд бол зөвхөн нэвтрүүлэл хамаарна. Бүх идэж уушаа бол бүр орчлон үйлдэх тугаа хангааж байна. Ийм байхтэй. Таны одоо мөн 3 жон бүлэг кино жүжиг шингээж байна. Одоо бол өдөртөө нэг бүлэг гаргаж байна. Өдөртөө нэг. Нэг жилдээ бол 300 бүлэгийн кино телевиз жүжиг орчуулад байл. Тэр одоо жижиг орчуулгын талаас усаа ярьжсэн сайхан. Одоо би энэ дээр үзсэн бол Чингис хаан, Жүүш урчсан Баатарчуудаа тэрийг бүгдийг бүр орчуулсан байсан тийм үү? Орчуулсан. Манай энд бас орчуулсан шүү дээ. Манай бол өдний бодол хүн ярив шүү дээ. Тий. Манай бол одоо нэрлэг ховоож байна. Ажлын төрлийн талаар орчуулагч бол орчуулга, авьяалагч бол авьяалагч. Машин бол машин. Эдний бол яагаад манай дөр юм байж магадгүй. Би тэр жил төвдөд оцсон. Эдний орчуулагч болоод авьяалагч бол нэг л үнэ. Орчуулагч болоод авьяалагч нэг хүн. Манай бол хөвөндөө орчуулга бол чиний авьяалгийн мөтгөө. Тэггэрэн бол би бол орчуулаа л юм. Чи та авьяалгийн ам таарж яах нүггүй юу? Чад тал дээр өрийн тааж юм. Тэдийсээ мөтгөө. Манай орчуулагч бол. Манай хөө авьяалагч бол чи тэр үнсэн дээр мөн чи орчуулгыг засаж болох гэсэн тогтоол дээ. Тэггэрэн тэр ба тэрийг нэг засахгүй. Орчуулсан хүн бол авьяалагч бол нэг сайн. Орчуулсан хүн биеийн удирдаач Эврен Шингайхлаа нэгэн цаг дарвтай хор чинэрэн батламжтай. Тийм. Ийм байдал тавьж байна. Би бол өндөө их сайн аа. Тэгтээ эднээ бас хүн ч өөх юм. 45 хүн байдгийг хийж явах чинь. Орчуулга авьяалга байдгаа бүр өөрөө 45 хүн хийж юм самаргүй. Одоо манай бол энэ одоо мэрэгжил тусгай төрөл ховоогоод хэд нэрлэг ховоогол бас өчөө юм бэлээ өнөр. Сайхан биднээс ярихаас одоо хоёр зүгдэн бүр яарж байна. Манай эндээ ингэж яарж байна. Танай тэндээ тэгэж яарж. Үгүй л үнийг хэлвүүлээ. Нэг л баримжаа аялгаар нэг гээд явчихдаар хөрвүүлж хум ямар шиг болно уу? Яарахгүй болчих ч үлээ. Харин нэг л ингээд нэг бөгдөө гүчээ хамтруулаад нэг л ингээ хийчихвэл харин амархан босгох юм уу гэсэн шиг бодол ороод иржээ ер нь. Түрүү даваад ярьжээ. Энэ баримжаа авьяа та яана гэж. Тэгээд дийвал хэлжээ. Би бол одоо бас баримжаа авьяа бол бас хаш төвөмөлжлүүл харна гэж. Ягаад гэм бол өнөө манай үндэттэнэ өөдөл давшил хөгжилтэд бол хаш үхэл нөвтөрмөөсөө хамтар давшид дийлэн шүү дээ. Тэгээд бол би хатаж ялонгийн сонин өдөөний хэсэгт бол бас баримжаа авьяагаар ярил сайнаа гэж ярьсан. Энэ талаар аргаах та нар юу гэж ойлгож байна? Та нар тэндээ юу гэж ярилдаг? Энэ бас нэг их чухал асуудал байж байгаа. Ер нь бид нэг үндэст нь нэг л хэлтэй бол хамгийн сайн болно. Бүгдэл кадас нь Монгол үндэст нь хэлнэ зөрөн явах тутмын хоорондоо багсаад нэг хамгийн ойртой тийм нийт Монголд мэддэг тод сайхан хэлээр хэлбэл маш сайхан болно. Бид бас бодж байна одоо жинхэнэ Шинжангийн ойрд аялга ойрд баримжаа аялгаруудаа бидэн баримжаа тогтоохтаа зарим хүмүүс хэлж байна. Шун тун одоо хар монгол хэл харин хэлээд байгаа гэж байна. Зарим хүн баахан бичгэн хэл оруулаач гэж хэлж байна. Бидний баримжаа бол одоо хар ярана хэлнээс өөдөн тэгш бичгэн хэлнээс бас дурдан ийм нэг зүйл нэг баримжааг бидэн тогтоогоод Шинжангийн монголчууд бүрэн ойлгодог. Өөр монголчууд буюу өөр газрын монголчууд үзвэл цогаар бидний үгийн учрыг сайхан ойлгоод мэдчихэд ийм хэмжээнд хөргийа гэж бид маш их сэрмэж байна. Монгол телевиз чуд бахархалтай Монгол телевиз кэгжэнтэй Монгол телевиз чуд живхатай Дудуя Монгол телевиз дудуя Жэрэя Монгол союла жэрэя Монгол телевиз кэгжэнтэй Монгол телевиз кэгжэнтэй Тэтгэж батж наргантай Сүрэмжлэс дэрдэж яралтай Орчуулагч авьяалагч үүрэмтэй Тэнд одоо бүр бусад дэлгэчин ч гэсэн бүгдөө бүр ойрол монгол хэлээр нь хурцлын тийм ба? Манай дэлгэцэн талаар бол нэг дэлгэцэнд нэг нэстэй. Энэ нэг хүмүн Эврен сүдэрлээд Эврен зохиолын бичээд найруулад Эврен хөтлөнө.
Яг тэрний хүнээ. Болсоноор адгийн найруулгыг бол машин тоногаар еврей найруулна. Жинхэнэ нэг чихвэл одоо жинхэнэ күмэнд учих вэ. Нэг дэлгэц ердөө нэг 3 күм бол ямар сайхан гэж би боддог юм. Адган тийм. Программын хэлтс гэж бидний тусдын байгуулсан. Одоо нийтэн жилийн 5 сараас программын хэлтсэн хүмүүс сул цагаар нь авьяалгад орно. Ойрдын одоо орчуулгад орохгүй. Тийм. Авьяалгадны одоо ямар ч хүн бол энэ улс төрийн үүрэг эндснээ соёлдан болсныг хариуцлага над таард юм бол бил зав байд юм бол би ч ураад авьяална. Өдөр тань ховор цаг авьяалч гараад ирчих юм болчихно. Тийм. Чаа дараа дутсан шүү дээ. Халмигийн телсээс ирсэдэг байна. Халмигийн телс бол манай одон гарах тухайн нэг их гаруй бичгэл гэж юм аашаа. Манай хэлэн нэг цус махныг яснагтай гэдэг. Тэглэн танасын тэр бол одоо юу штэ одоо биднээс бол үжээгүй байж тэглэн сайхан бас ярьдсан хэрүү бас сүлжээгээр ингээд нэвтрүүлэх юм уу эсвэл одноор ингээд бас нэвтрүүлэх юм боломж байна гэнэ үү? Энэ одон гардаг учир бол чухам одоо энэ Шинжангийн монголчууд нэг чихэл одоо хүсэл зорилт болж ирсэн. Жилийн хуралд бол Шинжангийн монголчууд, Аран хэдэн монголчууд хоёр хурлаар дамжуулж одонд гарна, еврейн телевизтэй болно, өрөмчин суугаан Шинжангийн телевиз хураад Монгол телевиз гаргана гэдэг их күч гаргаж ясна. Гэтэл одоо нэг монгол найруулах хэлтс бас байхгүй гарахт хэцүү болсон. Энэ хоорондоос бол манай Ахмад удирдлагаас татаад Эрдэм Тэмэргэд культур манай Баянголын телевиз бол Шинжангийн телевизний үйлс дотор хамгийн өмнө нь явж байгаа. Биендаас нэг орчуулгын үйлдэх тавтай. Шинжангийн Эрдэм Монголын кино телевизийг орчуулгын үйлдэх төв гэдэг ийм нэг нэрэн сайхан гэрэл төлж явж байгаа ийм нэг нэгц болсны хувьд хэсэг юм маань бол Шинжангаас гадна бүх дундын монголчтан Азия, Европын монголчтан таниулах чихэлтэй гэж гэмсэг хүсэлттэй явж ясна. Онцгой тараачин малчин культур манай энэ юмыг одон телевиз шиг газар монголчд өсөхлээ. Ямар сайхан болваа гэж бодсон. Чи найвал нэг өдөр битэх байхаа гэж одоо сэтгэл дэрэг баяртай. Нэг өдөр бүтгэхийг хүсэж байна тий. Тэгвэл халмигд бол бас үжээд дээ чинь тийм. Халмигд бол одоо олон хэдэн бол баг бүр ойлгох чинь тийм үү? Тийм. Халмиг одоо ерөнхийдөө манай хэлийг маш сайн ойлгож байна. Тийм ба. Гэтэл бидний хэлсэн танах хэлэн дотор Өвөр Монголын хэлэн орж байна гэж хэлсэн. Тэдний нэгэн зорилт бол Өвөр Монголд одон телевизийг одоо культур эхлээд яг 9 сар байна. 9 сард бол яруу. Бураад үзэж байна. Халмигд манай үждэлж үгүй. Халмигд одоо яг гарахаар одоо халмиг улсын гаргамаар байж байна. Одоо 2 өдрийн өмнө бол тэднээс соёлын тэнхимэн дарга над дутстаад энэ Элста хотын дарга болоод тентхийн их сургуулийн хэсгийн эрдэмтэн багш нар Өвөр Монгол дэрж Өвөр Монгол одон телевизийг одоо энэ жинхэнэ одоо тэр үздэг тэр одоо зарчим ёсоор нь тийм нэг одоо гар гүйцэтгэлийг хийж юзнэ гэж хичээр байж байна. Хурангуулад хэлбэл манай одон телевизсэн буйнаар энэ орчмын дэлхэн монголчууд жиргэж байна. За наадаргаа одон телевизсэн буйнаар манай телевиз соёл жохон хөгжлийн хүч чанаа болж байна. Би их баястай юм. Их сэтгэл хөдлөл юм аа. Яа таны Эрдэм Монголын манай Баянголын телевиз өтөнөг өдөр одонд гарч Өвөр Монголын Монгол одон телевизтэйгээ мөр сачуу явахыг хүсэж байна. За тэгээ та нарын одоо их сайхан өндөр амжилтыг бол одоо хүсэж байна. Ингээд өнөөдөр одоо Шинжангаас өнөөдөр манай самбарын сонин дэлгэцний хамарт морлон саатаж ярилцаа өгсөн их баярлж байна. Ингээд манай наадарах ажлын чагааж ачиж одоо биднээс бас Шинжангийн энэ сайхан одоо энэ эдний орчуулгын үйлдэх төвийн 20 жилийн ойгоор явж ирсэн сайхан ойлголт байна. Тэгтээ бас ойлголт та нарын одоо хоёр телевизийн хоорондоо бас ингэ сайхан солилцоо Эдийн сондочоо найдахаа бас ингэж биднээс өвхөн жонтоо ингэ цагийн хаагаас өнөөдрийн яриж байгаа тэр ингэж өндөрлөөдөө тэгээд бүх монголчуудаа гарах телевиз хийсэн хаваасаа Монгол телевиз өвөтэй Монгол телевизчүүд бахархалтай Монгол телевиз хөгжөнтэй